гэдэг. Би Монголын гольф холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар энэ жилээс ажиллаж байгаа. Миний хувьд одоо 5 дахь жилдээ гольф тоглож байна. 2004 онд би анх нэг Японд очиод тэнд амьдардаг манай цуг ажилтдаг ах маань таньдаг японочтойгоо тоглоно гэдэг анх талбайд гарч ирсэн. Тэрнээс хойш 10 жилийн дараа гольф тоглодог найз нөхдөдтэйгээ анх скрин гольф дээр очиод тэр цагаас хойш байнга тоглож байгаа. Өнгөрсөн жилийн улсын шигшээгийн сорил тэмцээн гэж болсон. Тэр тэмцээнд би 2 дугаар нөхөн дээр эхнийхээ цохилтыг хүссэн чиглэлдээ зохиж чадаагүй. Тэгээд чулуун дотор орчихсон. Тэндээсээ зохиод дахиад алдсан. Дахиад зогссон, дахиад алдсан. Энэ 220 орчим метр байсан баг. Яг тэр газараас зохиод нөхөндөө оруулсан. Тэгээд тэр бол миний хувьд яг парсыг болсон л та. Гэхдээ 220 метраас шууд оруулна гэдэг бол бас гайхамшигтай гоё мэдрэмж байдаг юм байлээ. Яг энэ спорт бол нас, хүүс ялгадгүй. Зөвхөн өөртөө тоглолдог. Өндөр ёс суртахуун, ёс зүй шаарддаг. Гайхамшигтай спорт. Нэг гольф тоглоод тэрэндээ дуртай болсон хүмүүс бол гольф байлна гэж байдаггүй. Би 3 хүүтэй. Тэгээ 3 хүү маань баг нь бол 5 настай жоохон. Сая хүүхдийн баяраар Sky Resort компаниас хөөсөн. Арга хэмжээнд оролцоод анх удаа гольф энэ зөвхөр барьцах гэж үзсэн дуртай байсан. Манай 2 том болон дунд хүүхдүүд бас сонирхдог. Sky Resort компани одоо энэ гольфийн Монтод гольфийн талбайг байгуулахын тулд тасар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ энэ талбайг бас улам сайжруулж, улам гоё болгохын тулд маш олон хүч хөдөлмөр ордог. Тэгэхээр бидний хувьд бол одоо чөлөө цагаа өнгөрөх, гольфо тоглох хамгийн гоё орчин. Монтод бол хамгийн миний очих дуртай хамгийн гоё газар. Гольф спорт Монголд их сайхан хөгжих байх гэж боддог. Ирээдүйд олон сайн тамирчид, про гольфчин төрөх боломжтой. Ялангуяа манай эмэгтэйчүүд илүү амжилт гарах болцоотой. Энэ бол зүгээр л хоосон яриа бол биш. Жилээс жилд манай гольфын холбооны гишүүд маань өргөжж байна. Олон хүмүүс тоглож эхэлж байна. За хүүхд багчууд бас сонирхож байна. Бид нар өсвөрийн гольфын хөтөлбөр гэж 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд олон хүүхдүүд орж ирж байна. Баярлууштай зүйл нь юу вэ гэхээр тэр хүүхдүүд маань гольфын спорт илүү дуртай болоод өвлж гисэн хичээлж байна. Тэгэхээр ирээдүй бол маш сайхан гоё гэрэлгээтэй ирээдүй сайхан байгаа. Би бол олон гольф тоглодог болох байх. Тэр бүх хүмүүс над шиг бас өмнө тоглож явах байдаг гэж харамссан гэдэгт би итгэлтэй.